За, ер нь аливаа хязгаарлалт зохицуулалт замбраагүй байдлыг хянахын тулд хийгддэг байх л та. Гэхдээ угаасаа хязгаарлах бараг боломжгүй тиймэрхүү зүйлс бол байх. Хүн хийж байгаа ажлаа үзэл бодлоо илэрхийлээд мод тарьдаг бол би ийм гоё мод тарьсан энэ төргээд явах нь сонгуулийн жил эхэлсэн учраас энэ хүн нэр дэвшиж магадгүй юм шиг байна гэж хориглох боломж байхгүй. Тэгтэл нөгөө талдаа яг ингээд их хурлын гишүүн бол танилцуулж болно гэдэг заалт тавьчихаар ялгсан үндэслэл болчихж байгаа гэдэг утгаар энэ цэцэн дүгнэлт бол гарсан болов уу гэж. Тэгэхээр нэгэн талд ингээд хатуу ялгаад зохицуулж чадахгүй бол тэгш байдлаар оруулж ирж байгаа гэдэг энэ өөрчлөлтийг бол агуулгын хувьд дэмжиж байгаамаа. Нэг асуулт байна. Магадгүй сонгуулийн ерөнхий оролдоо илүү зохих асуулт юм болов. Сонгуулийн тухай 48-ын 5 дээр сурчлагын явцад дараах үйл ажиллагаа болохыг хориглоно гэдэг. Тэгээ тэр дотроо 45-2 дээр зөвшөөрснөөс бусад хугацаанд сурчлагаа хийхийг хориглоно гэж байгаа. Доор нь 5-5 дээр нь болохоор 22 цагаас өглөөний 8 хүртэл яригч ашиглахыг хориглоно гэдэг. Тэгэхээр энэ 45-8 нь өөрөө угаасаа сонгуулийн сурчлагын явцад дараах үйлдэлийг хориглоно гэсэн. Тэгэхээр энэ зөвшөөрөгчнөөс бус хугацаа гэдэг нь сурчлагаас тусдаа сар өдрийг ирж байгаа юм уу? Эсвэл цагийг ирж байгаа юм уу? Цаг бол энэ дотроо бас цаг нь байгаад нэг юм сонирхолтой зөрөөг бид анзаарсан. Хоёрдугаарт нь зөвхөн хэлэх үг байна. Нэгэнт одоо энэ тэгш оролцооны талаар ярьж байгаа үед сонгуулийн тухай хууль дээр жишээлбэл одоо нөгөө юу байдаг л да. Ухуулагч нар гээд өнөختөө ухуулагч нарын явуулдаг бүртгэж аваад олон тойрог томроод ухуулагч болгоно цалинтай тэгээд чинь нэх айхтар ухуулаад хүнд сурчлаад байгаа юм байхгүй өрхийн нэг хүн хэдэн төгрөг аваад тэгээд нэг 5-10 хүний санал баталгаажуулдаг нэг юм сонин албадсан авилгын шинжтэй болцсон шүү дээ. Тэгсэн мөртлөө улс төрийг бид нар нээлттэй байлгах сайн дурынхныг оролцуулъя гэд залуучууд ирээд орой ажиллаад харангуйтаа 6-аас 8 цаг хүртэл ингээд найзаагаа дэмжиж явъя гэхээр зэрэг болохгүй бариад авах юм бол баларнаа гэдэг. Хандив цуглуулахад бас энийг 50,000 төгрөг явуулчихгуудаа за амжилт хүсье өвгөн гэдгээ бичгээр асуудалд орчдөг. Цаг нь тулаад маш олон хүн тэгээ бичгээр бүгдээр ингээд буцаах барих гэд иймэрхүү жижиг юм шиг мөртлөө зохицуултууд сайхан юм бодож хийсэн зохицуултууд буцаад нөгөө нээлттэй байх улс төр сайн дурын иргэдийн оролцоонд байх гэдэг имийг хязгаарлаад байгаа. Тэгээ энийг бас яг ийм тэгш оролцоог хязгаарласан нөхцөл байна гэж үзэж байгаа. За энийг илэрхийлж хэлмээр байна. Тэр асуулт нь бол түрүүний 48-5-тай холбоотой баярлалаа. За гишүүний асуултанд хариулъя. Сонгуулийн ерөнхий оронд хамгийн газрын дарга Бат Эрдэнэ. Тэгэхээр улсын хурлын сонгуулийн тухай хуулиар хязгаарлалт маань хоёр түвшинд байдаг. Нэгдүгээрт бол ээлжид сонгуулийн жил эхэлснээс хойш хийж болохгүй үйл ажиллагаа юу вэ гэдгийг 48-ийн 1 дээр тодорхойлсон. За үүн дотор бол уулзалт хийх тухай хоригдсан зохицуулт бол байдгүй. За хоёрдугаарх нь бол сонгуулийн сурчлагаа эхэлснээс хойш хязгаарлалтууд эхэлдэг. За энэ бол одоо сая гишүүний асуултанд бол гарч ийн. Өөрөөр хэлэх юм бол нэр дэвшигчийн үнэмлэх болгосноос эхлээд сонгуулийн сурчлага аль бие усаар эхэлдэг. Энэ үед ямар үйлдэл хийж болохгүй гэдгийг 48-ийн 5 дахь хэсгээр хязгаарлаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энээс өмнө ямар нэгэн байдлаар сонгуулийн сурчлагыг хийж болохгүй шүү гэдэг юм хязгаарлалт байгаа. За 48-ийн 5-5 дээр байгаа тэр цагийн тухайд бол зөвхөн шөнийн цагаар чанга эрэгчийг ашиглаж болохгүй шүү гэдэг хязгаарлалт. Энэ хугацаанд бол чанга эрэгчийн ийм арга хэлбэрийг л ашиглаж болохгүй гэдэг ийм зохицуулттай байгаа. Ер нь бол нэгсрийн нэгнээс сонгуулийн жилийн нэгсрийн нэгнээс хойш бол өмнө нь бол сонгуулийн жил эхлээгүй 12 сарын 31-ээр тэр эд зүйл тараано тэр одоо мөнгө төгрөг гэдэг юм уу одоо бусад тайлан бараа материал тарах чинь нээлттэй байгаа шүү дээ одоогийн хуулиар. Сонгуулийн жил эхлээл нэгсрийн нэгнээс хойш бол сонгуулийн хууль үйлчлээд эхэлж байгаа. Тийм учраас эд зүйл тараахыг бүгд хориотой байгаа. Харин тэр эд зүйл дотор чинь бас сонин сэтгүүл ороод байгаа байхгүй уг нь бол. Манайхан л хуулийг буруу ашиглаж гуйвлж сайд нар ажлын тайлан гэж тараагаад байгаа болохоос биш. Уг нь бол эд зүйл дотор чинь сонгуулийн хорооны одоо сонгуулийн хорооны хамгийн даргын сууж байна. Бас дээр нэмж тайлбар өгөхөд илүүдэхгүй. Эд зүйл дотор сонин сэтгүүл орох уу гэвэл орно. Уг нь бол 48-ийн одоо нэгийн нэгээрээ эд зүйл дотор
Тийм учраас сонгуулийн жилийн 1 сарын 1-ээс өмнө бол тэр тайлан юмаа тарааж болно шүү. Энэ бол хуулиар хориглоогүй асуудал. 1 сарын 1-ээс бол хуулийн үйлчлээд эхэлж байгаа учраас хоригтой. За аливаа этгээд гэдэг бол одоо тэгээд бүх төрлийн бүх салбарын төрийн одоо албан тушаалтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, төрийн эмчийн компани, удирдлагууд, ажилтан хэн бид бүх иргэн орно. Аливаа этгээд. За баярлалаа.